За миний нэрийг Батуулд гэдэг. За би Улаанбаатар хотын иргэн. Нямбаатар гэж энэ хүн хуульч хүн. За энэ хүн хуулийн сургууль төгссөн гэж ярьдаг боловч за хувийн хуулийн сургуулийг суулгах дүнтэй за эрх зүйн онц философич сайн ойлгоогүй хүний эрх чөлөө гэж юу гэдгийг ч бас ойлгоогүй ийм хуульч хүн өнөөдөр хуулийнхаа мэрэгчлэр ажиллаагүй зөвхөн намын тамгын газарт ороод мэрэгчлэтнээр ажиллаад насаараа намын одоо сугны ус боол игээд ирэхээр хуульчин дараа нь эрх мэдэл түрхэхээр ямар аюултай болдгийг бол та бүхэн харж байна. За тэгэхээр Нямбаатар яагаад 2024 оны улсын хурлын сонгуульд нэрээ дэвшүүлээгүй гэдэг асуултыг та бүхнээс асууя. Энэ хүн улсын хурлд нэр дэвшиж аливаа нэг тойрогт сонгогдох бүрэн эрх мэдэл хүч чадалтай байсан уу байсан. Гэтэл энэ хүн улсын хурлд нэр дэвшээгүй үлдчихсэн. Учир шалтгааныг нь одоо өнөөдөр та бүхэн ингээд амьдрал дээр ингээд идлээд мэдрээ зогсож байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн үеийн ерөнхий сайд оюун эрдэнэ буюу намын дарагтайгаа тохиролцож байгаа гэсэн ойлголт. Энэ бол миний өөрийн үзэл бодол шүү. Улсын хурлд би нэр дэвшихгүй. За оюун эрдэнэ чи намаа одоо толгоолж ороод засгийн хэмжээнд тийм үү? Ерөнхий сайдын хэмжээнд, улсын төсвийн хэмжээнд бас идээд угаад хачээ. За нийслэл тодорхой төсөв мөнгө байгаад байна. Тэр лөө би явъя. Орон нутгийн сонгуульд би оръё. Хүмүүсээ аваад оръё. За тэнд байгаа мөнгө рүү би очихгүй тэнд бас мөнгө байгаа гэдгийг бол олж харсан ийм одоо хуулийн улгаач юм байгаа юм. За ингээд Нямбаатар орон нутгийн сонгуульд цэргүүдээ аваад ороод үнэлэхгүй ялалт байгуулсан. За Монгол Ардын нам 40 суудал авсан байгаа. За өнөөдрийн энэ асуудал дээр Нямбаатар ганц нүрээ тахлах нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр байгаа гэж ярьдаг. Энэ төслийг хэрэгжүүлэх. Гэтэл миний хувьд сайтаас хайгаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу одоо энэ баяр гэдэг нөхөр байгаа. Энэ нөхрийн толгойлж шийдвэрлсэн туул гол дээгүүр хурдны зам барихыг зөвшөөрлөө гэсэн ганц иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг олж харж чадсангүй. Тэгэхээр энэ хүн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд буюу өөрийн нөгөө 45 хүн карманда хийсэн 45 хүн байгаа шүү дээ. Бүгдэнд нь албан тушаал өгөөд нөгөөдөл нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчд бол өнөөдөр ёстой бид нартай адилхан зэрэгцээд энэ зогсож явах ёстой хүмүүс туул болоо аврыг гэд. Гэтэл өнөөдөр тэр 45 хүнээс нэг ч хүн үзэл бодлоо сошиал орчин илэрхийлээгүй та бидэнтэй өнөөдөр ирж тэмцэлд ч оролцохгүй байгаа. Яагаад тэгэхээр тэд нар бүгд Нямбаатарын карманд орчихсон хүмүүс. Тэгэхээр өнөөдөр бид нар бүгдөө шаардах нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч 45 хүн гишүүн за энэ туул болоо аврыг гэсэн энэ нэгдсэн хөдөлгөөнд нэгдэж бид нартай үзэл бодлоо илэрхийлж бидний эрх ашигыг бас хамгаалахад оролцооч гэж бас уриалмаар байна.